Өглөөний мэнд төргийн үзэгчтэй ажлын хөтөлбөрийн маань шинэ 7 оны дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр надтай студиэс сэтгүүлч Ганц Цэцэрлэг болон Номын Эрдэнээр ажиллах болно. Тэгэхээр өглөөний мэнд хоёроо. Өглөөний мэнд. За тэгэхээр манай ажлын хөтөлбөрийн өнөөдрийн дугаарт ямар сэдвүүд, ямар мэдээллүүд ярих тарай. Бид энэ удаагийн дугаарынхаа эхний хэсэгт 3 гүйцэтгэх захирлын талаар ярилцах болно. За эдгээр гүйцэтгэх захирлууд бол нэг нь хөрөнгө оруулалтын салбарт домог мэтээр яригддаг Warren Buffett-ийн шийдвэрийн талаарх байх болно. За дараагийнх нь дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй сүлжээ дэлгүүр болох Walmart-ийн гүйцэтгэх захирлын талаар байх болно. За дараагийнх нь Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook эрхчил албан тушаалаа хүлээлт өгч тэтгэвртэй гарч магадгүй гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр Tim Cook-ийн legacy болон Apple-ийн ирээдүйн гүйцэтгэх захирлын талаар ярилцах боллоо. Тэгэхээр хамгийн эхлээд Berkshire Hathaway-ийн нэгэн сонирхолтой шийдвэрийн талаар ярилцъя тий. Тэгэхээр Berkshire Hathaway компанийн хувьд бол хөрөнгө оруулалтын салбарын хамгийн өндөр үнэлгээтэй компаниор одоо нэрлэгдэж байгаа. За мөн Warren Buffett-ийн хувьд бол Омохогийн зүнж буюу хөрөнгө оруулалтын салбарын хувьд домог мэтээр яригддаг нэгэн. Түүний Google компани хамгийн анхны хувьцаагаа авсан шийдвэр хөрөнгө оруулалтын салбарын анхаарлыг нэлээдгүй татж байна л да. Яагаад вэ гэхээр тэрээр технологийн салбарт нэлээдгүй болгоомжтой ханддаг тий. Ийм өндөр өсөлттэй томоохон компаниудад бас их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэггүй. Тэгэхээр Google компани тулгаан компани болох Alphabet-ийн хувьцааг 4.3 тэрбум доллараар худалдаа авсан байна. Энэ нь яг одоо Berkshire Hathaway компани нийт эзэмшиж байгаа компани шууд топ 10 руу орж ирж байна. Тэгэхээр яагаад ийм шийдвэрийг гаргах вэ? Тэгэлгүй яг. Тэгэхээр Warren Buffett-ийг ер нь бол хөрөнгө оруулагчид маш сайн мэднэ. За манай нэрийг бол угаасаа энэ урт хугацаанд бол технологийн компаниудыг худалдаж авдаггүй гэдгээр нь өөрөөх нь тэрэн дээр бол тайлбар байгаа. Өөрөөх нь одоо шийдвэрээр гол нь энэхүү үйл ажиллагаанд явдаггүй гэдгийг бол одоо хөрөнгө оруулагчид маш сайн мэднэ. За мэдээж Apple юм уу Amazon-ы хувьцааг бол эзэмшдэг Berkshire Hathaway-ийн хувьд. За Apple-ийн хувьд бол нэлээдгүй томоохон хувийг эзэмшдэг. Тэрээр ингэж тайлбарладаг. Apple гэдэг компани бол ерөөсөө технологийн компани гэхээс илүү зүгээр хүмүүсийн өдөр тутмын хэрэглээг хангадаг юм хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани гэж бол тайлбарладаг. За үүнээс гадна Amazon-ыг бас эзэмшдэг гэдгийг түрүүнд дурдсан. Тэгэхээр Amazon-ыг бас эзэмших тэрхүү шийдвэр нь бол яг өөрийнх нь бас шийдвэр байгаагүй буюу яг тэр сангийн менежерүүдийн шийдвэр талаар бол мэдээлдэг. За ингээд өнөөдөр бид 4.3 тэрбум ам долларын Google-ийн хувьцааг худалдаж авсан гэдэг мэдээлэлээр бол ярилцах гэж байна. За энэ бол одоо маш сонирхолтой мэдээлэл болж байна гэсэн. Одоо яг хөрөнгө оруулагчид бол Warren Buffett-ийг ямархуу одоо хөрөнгө оруулалт хийдэг гэдгийг мэддэг учраас тэгээд ч нөгөө өндөр үнэлгээтэй болцсон байгаа үед нь худалдаж авна гэдэг бол одоо яг энэ сүүл бараг шийдвэр гарч байгаа юм шиг харж байна л да. Тэгэхээр ер нь бол Warren Buffett-ийн хувьд бол одоо юу гэдэг Alphabet компаниг одоо худалдаж авч байгаа нь бол маш оройтсон юм шигээр бол харагдаж байгаа нийтдээ. Гэсэн хэдиж манайр бол байнга одоо хэлдэг гэсэн. Миний амьдралдаа хийсэн бас том алдаануудын нэг бол би Google компаниг маш их худалдаж аваагүй одоо явдал байсан. Тэгээ зар сурчлагынх нь модель нь бас тэгж сайн ажиллана гэдгийг бас өөрөө мэдчихсэн ингээ ярианд дурдчихсан байлээ ш. Тэгэхээр ер нь бол харамсч идэг гэдгээ бол байнга илэрхийлж идэг. Тэгэхээр ер нь бол яг одоо ингээ харах юм бол яг энэ Berkshire Hathaway компанийн эзэмшиж байгаа хувьцаануудыг харах юм бол одоо Apple-аас нэлээд бас салж байгаа асуудал байна. Тэгэхээр сүүлийн үед бол ялангуяа сүүлийн сарын хувьд болохоор ер нь бол 280 одоо сая ширхэг одоо энэ хувьцаанаас бол 230 хүртэл бууруулсан. За сүүлийн 6 жилийн хувьд бол ерөнхийдөө 900 саяас ингээ багасгаад явж байгаа буюу ер нь ойролцоогоор бол 66 орчим хувь бол борлуулчихсан байж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа яагаад энэ Google-ийг сонгож авч хөрөнгө оруулж ийн гэдэг нь маш сонирхолтой байгаа. За үүнээс гадна бол яг одоогор бол Berkshire Hathaway компани бол одоо асар өндөр их хэмжээний одоо кэштэй сууж байгаа гэсэн үг. За ойролцоогоор бол 381 тэрбум ам долларыг бол яг одоогор бол бэлэн барай сууж ийн гэсэн үг. За энэ бол одоо тодорхой хэмжээгээр бол эхнээсээ орж эхэлж байгааг бол бид нар Google дээр бол харж болохоор байна. За ингээд бол ойролцоогоор 200 орчим компани одоо хувьцааг бол Berkshire Hathaway бол яг одоогор эзэмшиж байгаа. Тэгэхээр би энэ дээр бас ганаас сумаар байна л да. Яагаад одоо Google компани гэж ер нь бол юу тохиолдсон болохоор Google компаниг одоо энэ хүндтэй ирэх юм худалдаж аваад тий. Тэгэл яг ийм том портфолио Google компани дээр үүсгэж байгаа нь бол миний хувьд 6 онцлог технологийн дурдж ярмаар байна. За хамгийн эхлээд хиймэл оюун. Тэгэхээр технологийн бүтээгдэхүүн гэдэг зүйл маань өөрөө хардвер, тооцоолох систем гэдэг зүйлээсээ халиад яг доторх функцэн дээр илүү анхаардаг болж байгаа буюу яг тэрийг нь ажиллуулж байгаа хиймэл оюуны загвар дээр илүү их анхаарал хандуулж.
OpenAI, Google хоёрын хөгжүүлж байгаа хиймэл оюуных нь ялгаатай нэг зүйл нь ихээр OpenAI компани илүү хэрэглэгч рүү чиглэсэн хиймэл оюуныг одоо ингээд ChatGPT-гээр дамжуулж гүйцэтгэдэг ш. Одоогийн байдлаар Gemini-ийн чатботын хувьд бол 400 сая хэрэглэгчтэй. Гэхдээ Google компанийн хувьд хиймэл оюуны үндсэн нэг зорилго нь хүн төрөлхтний урд өмнө нь хизээ шийдэж чадаагүй том асуултуудын хариултыг хиймэл оюуны төсөлмжтэйгээр шийднэ гэдгийг зорддог. За нэгдүгээр вакцины асуудал. За хоёрдугаар дуур амьсгалын өөрчлөлт тий. Эсвэл шинжлэх ухааны томоохон нээлтүүдийг хийхэд хиймэл оюуныг ашиглав. Энэ дээр хэрэглээ нь ороод ирчвэл маш том боломжууд нэгдэх гэсэн. За дараагийнх нь cloud үйлчилгээ байгаа. Google-ийн cloud-ыг бол бид нар маш амжилттай бизнес гэдгийг бол мэдж байгаа. Өнгөрсөн улирлын санхүүгийн тайлангаас нь харахад 32% орлогоноос одоо нэг улирал гэхэд л 15 тэрбум доллар олдог тийм бизнес болсон байна. За дараагийнх нь ухаалаг шил байгаа. За ухаалаг шилний хувьд бол Google-ийн Google Glass гэдэг шил 10 хэдэн жилийн өмнө 2012 онд анх танилцуулагдчихсан. Гэхдээ энэ төсөл хаагдаад бүтлгүй төсөл болсон. Гэхдээ өнгөрсөн өөрсдийнхөө хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнд дээр Google компани нэгэн шилийг гаргаж ирсэн. Гэхдээ тэр шилээ ямар нэгэн бүтээгдэхүүн гэж танилцуулаагүй. Гэхдээ Google компани өөрсдийнхөө дотооддоо тэр Google Glass буюу ухаалаг шил хөгжүүлэх төслөө зогсоогоогүй дараагийн шилтэнд авчирж байгаа маа гэдэг нь бол тэр демо бичлэгэн дээрээс харагдчихсан байхгүй. Тэгэхээр Meta компанид ухаалаг шилний салбарт өрсөлдөх дараагийн компани бол Google. Google анхнаасаа 10 гаруй жилийн туршийн инновацийн туршлага. За дараагийнх нь ухаалаг гаргасан. Google-ийн Pixel-ийг бид нар маш сайн мэдж байгаа. Гэхдээ Pixel-ийн хувьд Android үйлдвэрлэлийн системээр суурилсан Google өөрсдөө Android үйлдвэрлэлийн системийг эзэмшдэг ч гэсэн төдийлөн Samsung, Huawei-тэй харьцуулахад олон эрхлэгчид хүрч чадаагүй тийм ухаалаг утсан. Өнгөрсөн жилийн борлуулалтыг харахад 2.3 сая ширхэг зарагдсан байна. Энэ жилийн Google-ийн Pixel-ийг танилцуулсан хамгийн сүүлийн арга хэмжээн дээрээс харахад нэгэн ийм сонирхолтой дүр төрх харагдсан. Тэр нь юу вэ гэхээр ийм олонний танил суперод старуудыг өөрсдийнхөө арга хэмжээнд дээр оролцуулж нүг хүрч чадаагүй хэрэглэгчтэй ийм хүрх маркетингуудыг одооноос гэж хийж эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээрээ бас ийм амбиц байна. За энэ нь одоо жишээ магадгүй 10 сая боллоо гэхэд Google-ийн үнэлгээнд бас яаж нөлөөлөх вэ те? Дараагийн том зах зээл нь жолоочгүй автомашин. Бид нар Tesla-гийн технологиор жолоочгүй автомашиныг маш их ярьж байгаа. Гэхдээ энэ салбарт дэлхийд тэргүүлж байгаа компани бол Google-ийн эзэмшдэг Waymo байна. За Waymo-гийн хувьд бол одоогийн байдлаар 15 хотод өөрсдийнхөө үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн 7 хоног тэгэхэд хурдны зам дээр явж эхэлдэг байсан. 70 км-ийн зайд хүртэл ийм ажиллах чадамжтай тийм автомат жолоодлоготой системийн технологиг Google эзэмшдэг. За дараагийнх нь дахиад нэг том салбар байгаа нь quant тооцоол буюу quant computer. Тэгээ quant computer-ийн энэ жил бас айгүй сонирхолтой зүйл гарсан те бидэрсэн мэдээлэлээр ярьсан quant-ийн нь лабораторийн үндэслэгчид хүртэл физикийн Нобелийн шагналтан боллоо шүү дээ. Тэгэхээр хүний нөөцийн хувьд бол quant-ийн салбарт бол маш сайн хүний нөөц бол Google компанид байна. За Google-ийн Vlog гэдэг нэртэй чип байгаа. За мөн quant салбарт өмнө нь хинч шийдэж чадаагүй алдааны асуудлыг Google компани ганцаараа шийдсэн гэдэг зүйл. IBM хүртэл одоо энэ дээр ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Тэгэхээр ийм 6 технологи бол Google-ийн гарт байгаа учраас маш том хүзрүүдтэй байна гэж хэлж болохоор. Тэгэхээр бидний дараагийн ярилцах гүйцэтгэх захирал бол Walmart-ийн гүйцэтгэх захирал албан тушаалаа хүлээлт өгч тэтгэвртэй гарна гэдэг мэдээлэл тийм энэ жилээр эзлэгдэж ах шүү тийм. Тий, Америкийн хамгийн том жижиглэн худалдааны компани болох Walmart-ыг технологи суурилсан авраг компани болгож за 2014 оноос гүйцэтгэх захирал болсноос хойш доктортой борлуулалт өсөлтөд байлгасан өдгөө 59 настай Doug McMillan ирэх жилийн ихэр тэтгэврт гарахаар төлөвлөж байгаа мэдээлсэн байна. За Америкийн нэгдсэн улсын үйл ажиллагааг хариуцдаг John Ferner-ийн хувьд хариуцдаг захирал John Ferner-ийн хувьд 2 дугаар сарын 1-ээс үүрэгт ажлыг хүлээн авах юм байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас гана өгөх бах. За түүний хувьд 1 жилийн хугацаанд шинэ гүйцэтгэх захиралдаа зөвлөх байдлаар ажиллах юм байлээ. Тэгэхээр шууд албан тушаалаас буугаад компани орхин гэсэн үг биш, зөвлөх байдлаар үргэлжлүүлж ажиллана. За Amazon-ийн Jeff Bezos, Tesla-гийн Elon Musk зэрэг одоо алдартай Sean-рыг бодвол Macmillan-ийн хувьд бол тимчүүд бол нийтэд танил биш ирэх юм. Гэхдээ Walmart-ийн нөлөө за хэрэглэгчдийн дунд эзлэх байр суурь одоо хэрэг хүчтэй байгааг шалтгаан нь мэдээж бас түүний удирдлагатай шууд холбоотой. За тодорхойлбол компани мэдээлснээр Америкийн нэгдсэн улсын бүх өрхийн 90% төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаахта Walmart-ыг сонгодог байна. За мөн 7 хоног бүр 150 сая гаруй хэрэглэгч биетээр үйлчлүүлдэг. За бас нэгэн том баримтад дурдгаад Macmillan-ийн удирдлагын хугацаанд компанийн хувьцааны үн нийтдээ 300 орчим хувиар өсөж ирсэн юм байлээ. Тэгэхээр ер нь бол ямар нөлөөтэй удирдлага байсан бэ гэдэг нь шууд харагдаж байгаа. Тэгэхээр Macmillan-ийн хувьд бол Walmart-ийн түүхэнд 5 дахь гүйцэтгэх захирал байсан. Тэгэхээр дараагийн 2 дугаар сард ажиллаа авах John Ferner-ийн хувьд
Macmillan-той яг Walmart-д ажиллаж исэн түүх яг адилхан юм билээ. Хоёулаа ажлын гараагаар цагийн ажилтнаас эхэлж исэн. Яг тэр компанийн соёл нь хүртэл ийм сонирхолтой түүх илэрхийлмээр байна. Тэгээд John Furner-ийн хувьд бол одоогийн гүйцэтгэх захирал Macmillan. За энэ бол яг ийм Walmart хүн яг ингээ бүх шат дамжлагуудыг анханаас нь ингэж дамжиж арч ирсэн яг ийм Walmart хүн гэдэг би бол өөрөө айгуу сэтгэл хангалуун байгаа гэдгийг бол илэрхийлсэн байлаа. За гэхдээ энэ мэдээлэл цацагдсны дараачаар бас Walmart-ийн нэг хувьцааны аншид бас баг зэрэгээр нөлөөлж хамгийн сүүлд 2% унж хаагдсан байлаа. За харин Warner-ийн хувьд бол одоо ямар зүйлсүүд тулгарч байгаа вэ гэхээр шинээр авч байгаа гүйцэтгэх захирлын хувьд яг химэл оюуны өрсөлдөөн дээр энэ сүлжээ дэлгүүрүүдийн зүйлсүүдийг яаж оруулж ирэх вэ? Энэ дээр датануудаа яаж ашиглах вэ гэдэг маш том сорилт орж ирж байгаа. Ийм сорилттой тулгарч байгаа шинэ гүйцэтгэх захирал 6 дахь удаагийн гүйцэтгэх захирал болж томилогдно. Тэгэхээр нэг хувьцааны үнэлгээний хувьд ер нь Walmart ямар хувь байна? Дэлхийн хамгийн өндөр орлоготой 681 тэрбум долларын жилийн орлоготой компани гэдгээр нь бол бид нар маш сайн мэдж байгаа шүү дээ, тийм. Тэгэлгүй яг тэгэхээр Walmart бол өөрөө маш одоо сонирхолтой компани гэж ярьж болно. За дэлхийд дээр бол одоо 14 дугаарт ирэмблэгдэж байгаа хэмжээгээр тийм гайхамшигтай том компани. За ер нь бол Walmart-ийн түүхийг ярихаар Sam Walton-ы талаар бол ярихгүй байж болдгоо. За энэ бол ер нь бол бизнес эрхлэгчдийн дунд бол одоо Made in America My Story гэдэг ном нь бол маш алдартай байдаг. Sam Walton болохоор ер нь бол ажилчдаа л гэдэг одоо тийм хүн байсан гэж ойлгож болно. Ажилчдын тэр нийгмийн халамж одоо тий цалин энэ бүх асуудлууд дээр маш их сайн анхаардаг. За тийм учраас ер нь бол энэ компани ерөнхийдөө томорсон гэж үздэг. За 68 оноос хойшоо яг тус компаниг бол удирдаад 88 он хүртэл явсан санагдаж байна. Тэгэхээр тэр хугацаанд гол нь ажилчдын тэр асуудлыг шийдээд за үүнээс гадна хамгийн хямдхан бараа бүтээгдэхүүнийг бид нар зарна гэдэг үндсэн гол зорилготой байсан. Хамгийн анхных нь нэр нь бол бүр discount store гэдэг нэртэй байлаа шүү дээ. Тэгэхээр Sam Walton-ы бас номон дээр бас дурдсан байдаг л да. Бид нар бол маш энгийн амьдрахыг хүссэн. Гол нь манай ажилчид л энэ дээр бол happy жаргалтай байх ёстой гэдэг. Яг тэр философи нь өнөөдрийг хүртэл явж байгаа. Тийм учраас Walmart-д бол хөрөнгө оруулагчид нар маш дуртай байдаг. Энэ бол өөрөө яг ийм одоо юу гэдэг энгийн амьдралаас үүссэн одоо тий хүн төвтэй ийм бизнес байдаг гэдэг одоо хамгийн гол санаа явж байдаг гэсэн. За 62 оноос 88 он хүртэл бол ерөнхийдөө Sam Walton бол өөрөө удирдсан. За үүний дараа бол David Glass гэдэг хүн бол ажлыг авсан байж байгаа. Тэгэхээр David Glass-ийн яг тэр үед бол Walmart бол Америкийн хамгийн том ритейл сүлжээ дэлгүүр болсон. За хамгийн том ритейл сүлжээ дэлгүүр гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр одоо чинь бид нар мэддэг Target гэдэг дэлгүүрийг мэднэ те. Эсвэл Costco ч гэдэг юм. За жишээ нь Target бол өнөөдөр бол нэг 40 орчим $1 билlion үнэлгээтэй ийм компани. Тэгэхэд Walmart бүр $817 billion буюу одоо тэрбум ам долларын үнэлгээтэй ийм компани байна шүү дээ. За Costco бол нэг ойролцоогоор 400 орчим байгаа. Costco-гоос 2 дахин том ч гэдэг юм уу. За энэ бүхний эхлэлийг бол David Glass хийсэн гэж ойлгож болно. За үүний дараа Lee Scott бол орж ирж байгаа. За Lee Scott-ийн хувьд бол яг юу хийсэн гэхээр олон улсын сүлжээ дэлгүүр болгосон Walmart-ийг. Тэр нь бол одоо хамгийн амжилттай байсан гэсэн. 2000 оноос 2009 он хүртэл бол ерөнхийдөө явсан байж байгаа. За ингээ Mike Duke-ийн эрен үе эхэлнэ. За Mike Duke-ийн эрен үед болохоор Global Supply Chain-ийг одоо технологижуулсан гэдгээрээ маш алдартай. За ингээд бидний өнөөдрийн мэдж байгаа Macmillan орж ирж байгаа. За ер нь бол бүх одоо энэ C4-ний удирдагч нар бол өөрсдөө гэсэн хийсэн маш чадварлаг ийм ажилчид байсан. Тэгэхээр одоо дараагийн CEO-с юу хүлээх вэ гэдэг нь хамгийн том асуудал болоод байна л да. Тэгэхээр нөгөө дөнгөж яг шин одоо удирдах хүнтэй болж байгаа гэдгээр бол зах зээл дээр ойролцоогоор 2 орчим хувиар унлаа. Гэхдээ aftermarket орууд эргээд бас өссөн ийм нөхцөлтэй бол харагдчихлаа. Маш сонирхолтой түүх байна те. Хоёр гүйцэтгэх захирал нь одоо хамгийн сүүлд байгаа хоёр гүйцэтгэх захирал нь хоёулаа цагийн ажилтнаас эхлээд энэ том гүрний гүйцэтгэх захирлын албан тушаалд орно гэдэг карьерийн хувьд ч гэсэн маш гайхалтай аялал шүү дээ. Тэгэхээр 2,100 ажилтнтай буюу дэлхийн хамгийн олон ажилтнтай компани. Дараагийнх нь Amazon шүү дээ. Америкт бол тий. Тэгэхээр дараагийн том компани бол Apple байгаа. Тэгэхээр Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook эх жил албан ёсоор ажлаа хүлээлгэж өгч магадгүй гэдэг мэдээллийг Financial Times энэ удаад цацлаа. За энэ мэдээлэл бол өнгөрсөн саруудад бол нэлээдгүй хурцаар яригдж байсан. За Bloomberg-ийн технологийн сэтгүүлч болох Mark Gurman ч гэсэн энэ талаар бол мэдээлж байсан. Гэхдээ Mark Gurman-ийн хувьд бол энэ удаагийн
Financial Times-ийн мэдээллийг хараад бол ямар нэгэн шин зүйл алгаа гэдэг юм зүйлсийг хэлсэн байна. Гэхдээ Tim Cook-ийн ажиллаа өгөх өдрүүд бол ер нь ойрцоор байна. Тэгэхээр технологийн салбарын хамгийн алдартай, хамгийн инновацлог компани шинэ гүйцэтгэх захирал ирэх гэж байна. Тэгэхээр яагаад энэ мэдээлэл гаргахаар болов тэндээс эхлэв тийм. За, Tim Cook-ийн хувьд бол Steve Jobs-ийн дараах гүйцэтгэх захирлаар хүртэл ажилласан буюу нийт 14 жил ажилласан юм эрхэм байгаа. Apple-ийн үнэлгээ бол одоо $4,80 хүрсэн буюу одоо энэ их үнэлгээнд хүрэхэд бас түүний оролцоо олж хамгүй их байсан гэж хэлхийн зүйтэй байх. За, ер нь бол албан тушаал томилогдох дараагийн үнийг сонгох бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байгаа. За, компанийн зүгээс шинэ гүйцэтгэх захирлыг ойрын хугацаанд буюу ялангуяа эх он гараад 1-р сарын сүүлээр гарах улирлын тайлангаас өмнө зарлах юм магадлалтай байгаа маань. За, учир нь шинээр томилох хүнд бол ийхүү жилийн томилогдох нь Apple-ийн гол арга хэмжээ үйл ажиллагаануудын өмнө одоо тий багаа докторжуулах, ажлаа ойлгох гэх мэтчлэн, ажлаа гартаа оруулах гэх мэтчлэн одоо үйл явдлуудад туслана гэж үзэж байгаа. За, одоогоор Apple-ийн тоног төхөөрөмжийн инженерчлэгийн ахлах дэд ерөнхийлөгч John Ternus түүний гол өрсөлдөгчөөр одоо нэрлэгдэж байна. За, ойрын их сурвалжуудын мэдээснээр бол энэхүү олон жил төлөвлөсөн албан тушаалаас буулгах асуудал компани одоогийн үзүүлэлттэй холбоотой биш гэсэн мэлээ. Буюу одоо манай Tim Cook ажлаа муу хийсэндээ бол албан тушаалаасаа одоо буух басан биш ээ гэсэн үг. Яг John Ternus яригдж байгаа вэ гэхээр сүүлийн жилүүдэд Apple компани хамгийн инновацлог, хамгийн амжилттай бүтээгдэхүүн бол M-chip. Тэгээ яг M-chip-ийг яг удирдах хийсэн хүн бас энэ албан тушаалд очих нь зөв болов гэдэг яриа хүртэл бас технологийн салбарынхны дунд байгаа. Тэгэхээр Tim Cook болон Tim Cook-ийн өмнөх мэдээж хамгийн алдартай гүйцэтгэх захирал болох Steve Jobs хоёрын ялгаа яг юу юм? Tim Cook-ийн legacy яг юу юм? Tim Cook Apple яг юуг авчирсан гэдэг талаар бид бүхэн Renew-гийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, философи цэгийн хөтлөгч Дөлгөөн Баяртай ярилцсан байгаа. Тэгэхээр энэ ярилцлагыг одоо үзүүлье. За, Tim Cook, Steve Jobs хоёр бол яг leadership болон манлайллын за бас ер нь Apple-ыг харах өнцөг тэс хоёр өөр хүмүүс гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр Steve Jobs бол илүү бүтээгдэхүүн суурьтай инновац руу төвлөрдөг. За, тэгээд радикал өөрчлөлтүүд хийхдээ бол сайн. За, тэгээд өдөр тутмын яг ийм үйл ажиллагааны одоо нарийн ширийн зүйлстэй орооцолтохоос илүүтэй яг тэр бүтээгдэхүүнийгээ дараагийн түвшний болгож чадчихна уу гэдэг рүү илүү фокуслж явдаг. За, Tim Cook жишээ нь яг Apple-ыг Steve Jobs-оос дараа нь ингээ хүлээж авч явахдаа бол бүтээгдэхүүн суурьтай инновацаас илүүтэй өдөр тутмын операшныг яаж илүү сайжруулах уу, үйлдвэрлэлийн шугам болоод агуулгын менежментийн системийг яаж илүү сайжруулах уу гэдэг рүү илүү их анхаарсан байна. За, одоо жишээ нь Tim Cook бол анх нэг Apple-д орж ирэхдээ COO буюу нэг Chief Operation Officer буюу яг нэг өдөр тутмын үйл ажиллагаа хариуцсан захирал гэдгээр явж исэн. За, тэгээд бүр нэг сонирхолтой фактууд яг нэг ном дээрээс нь уншиж ирсэн. Юу юм гэхээр Tim Cook-ийг орж ирэхэд Apple 19 яг нэг агуулгатай байсан. За, 19 агуулгын нь 10-ын Tim Cook хаасан. За, яагаад вэ гэхээр одоо нэг Apple-ийн бүтээгдэхүүн ингээ үйлдвэрлэгдлээ шүү дээ. Тэгэнгүүт яг дундын агуулга дээрээ нэг 60 хоног дамжиж эцсийн хэрэглэгчийн гар дээр очдог байсан юм байна л та. Тэгэхээр энэ өөрөө асар нэг зардал ихтэй, төвөр ашиггүй зардлыг одоо санхүүгийн хувьд Apple үүрдэг байсан. За, энийг Tim Cook болиулаад дунджаар 3 өдөрт нэг бүтээгдэхүүн агуулхад уддаг. Цаашдаа бүр өдөртөө агуулхаараа дайраад хэрэглэгчийн гар дээр очдог гэдэг энэ efficient одоо supply system буюу нийлүүлэлтийн системийг нөрөө дахин загварчилсан хүн бол Tim Cook байгаад. Тэгэхээр Tim Cook-ийн яг стратеги бол хүмүүс юу гэх ингэ эцсийн хэрэглэгчийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүн одоо Jobs-ийн үеийнхтэй харьцуулах юм бол ингэ инновац багтаа байна ч юм уу те. Эсвэл ингэ цоошин зүйлс баг хийсэн. За, одоо нөгөө за Vision Pro ч юм уу, эсвэл AirTag ч юм уу, за iWatch ч юм уу ингээд цөөхөн тооны бүтээгдэхүүн нэрлдэг боловч за яг хэрэглэгчийн анзаарахгүй байгаа хойтлын Apple-ийн яг дотоод төр санхүүгийн бүтээц агуулгын удирдлагын систем, нийлүүлэлтийн систем, хүргэлтийн систем талдаа бол яг дараагийн түвшинд авигдсан хүн гэж бол яалтчгүй хэлж болохоор байна. Гаргасан бүтээгдэхүүнүүд дотроос бол миний хувьд яг хамгийн сүүлд Johnny Ive дизайныг хийгээд ажилласаа гарсан гэдэг утгаараа iWatch бол яалтчгүй нэг дараагийн түвшний сегмент тэлсэн бүтээгдэхүүн бол байсан. Яагаад iWatch-ыг дурдж байгаа юм гэхэлэр өмнө нь бол нэг Jobs яг ингээд нэг бүтээгдэхүүн гаргаад тухайн бүтээгдэхүүн өөр нэг салбартаа уялдаж инновац үүсгдэг байсан. Жишээ нь iPod-ыг гаргаад
iPod нь одоо дуу хөгжмийн салбартай ч юм уу те нийлдэг. За одоо анх олууг нь iMac-ийг ч юм уу те Mac-ийг боловсролын салбартаа нийлүүлнэ гэж төлөвлөдөг байсан байх жишээтэй. Тэгэхээр Tim Cook-ийн iWatch-ыг яг ингэж тэгж хослуулж гаргасан салбар нь бол эрүүл мэндийн салбар байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбартай хослуулж гаргаснараа за дотор нь байгаа тэр нөгөө мотор сенсор нь яг аюулыг мэдрэх ч юм уу янз бүрийн ославарыг мэдэрдэг гэдэг үднээсээ бол над яг одоо гарсан байгаа бүтээгдэхүүнээс хамгийн шинээр гарсан дотроо шүү те одоо гадагдаг нь байгаа. Яг өмнөх бүтээгдэхүүнүүдээ ингээд зүлгэж төгсрүүлж одоо нэршлийн үед ингээд байгаа юм л та. Jobs бол innovation гаргадаг. Тийм бол Tim Cook бол iteration буюу ингээд дахин сайжруулалтыг хийхдээ бол төгс хүн. Одоо аюулгүй дахин сайжруулалтуудыг хийдэг. Жишээ нь Монголд ч юм уу ингээд бид нар ямар нэг аппликейшн вебсайтууд гарч ирээд 2 дахь, 3 дахь, 4 дахь хөлбөрөөр гаргаж ирээ хэрэглэгчээ алддаг тохиолдлууд байдаг. Tim Cook бол ингээд аюулгүй шатрын нүүдлийг хамгийн зөв одоо санхүүгийн маржнаар хийж чаддаг удирдагч байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би бол бүтээгдэхүүн дотроос бол iWatch-ыг нэрлэнэ. Бусад бүтээгдэхүүн дээр бол одоо ингээд хүмүүс юу гэдгийг Apple-ийг ингээд инновац гаргахаа болцсон гэж байгаа боловч яг цаагаараа шатрын нүүдэл нь санхүүгийн хувьд өсөд байгаа байхгүй Apple. Тэгэхээр энэ өөрөө цаагаараа юу хэлж ийм гэхээр нэг ч хэрэглэгчдэр очиж байгаа инновацийн мэдрэмж нь багч гисэн ерөнхий компанийнхаа ингээд хүрээндээ бол санхүү болоод ер нь үйл ажиллагаа нэлээд томроод байгаа. Тэгэхээр энэ яг Tim Cook-ийн ийм сонирхолтой одоо арга барил. Тэг ингээд характер нь ажиглал аюу сайн заяа. Tim Cook ч өөрөө жоохон зөөлөн хүн баггүй. Зөөлөн. Энийг ингээд арга ивэр тэг ингээд багийн ажиллагаагаар шийдэх гэж үздэг. Олуулаа шийдэх юм. Jobs бол багийн ажиллагаа талдаа юм элитүүд бүрдүүлэл цөөхөн хүнээр зодож тэг нэлээд жоох юм агрессив амар нарийн имийг төлөх жоохон чаддгүй гинт шийдвэр нөөцлөгдөн гэдэг ч юм уу жоохон юм одоо динамик талдаа тэгээд тэр нь ч гэсэн Apple-ийн яг энэ том санхүүгийн бүтцийг жоохон өвтгдөг байсан одоо өдөр тутмын хүмүүстэй стресс ихэрдэг байсан гэж ер нь л яригддаг. Ер нь ингээд компани тодорхой нэг хэмжээнээс томроод корпорэт төвшин рүү ороод ирэхлээр нэг том хөлөг онгоц шиг болчихж байгаа. Тэгэхээр энийг буруу удирдна гэдэг нь өөрөө асар ингээд том хөлгөө живүүлчих магадaltaй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр инновац өөрөө ямар нэг байдлаар дандаа эрсдэл дагуулж идэг. Эрсдэлтэй алхмуудыг хийхийг шаарддаг. Тэгэхээр дараагийн удирдагч хэн байлаа ч гэсэн яаж тэр одоо ийм эрсдэлтэй алхмуудыг хийдэг инновацлог байдал болон энэ том хөлөг онгоцын санхүүгийн ашигтай байдал болоод өдөр тутмын үйл ажиллагааг нь алдагдуулахгүй байх вэ гэдэг нь өөрөө хамгийн том сорилт буюу тийм амар ажил биш болчиход байгаа. Тэгэхээр Jobs-ийн кейс дээр харахаар ийм байгаа. Одоо Jobs бол компани дотроо юм жижиг стартап шиг бүтц үүсгэждэг байхгүй. Одоо корпорэт ингээ удирдлага нь явж илэг тий өдөр тутмын юм нь явж илэг. Тэгэнгүүт Jobs бол дотроо юм жоохон төслүү стартап шиг бүтц үүсгэснээр тэр дотроо инновацуудаа хийдэг. Элит баг гэж яриад байгаа дотроо. Тэгэхээр энэ дээр нэг юм сони юм гарч ирэх гээд байгаа нь одоо тэгвэл Apple цаашаага юм том корпорэт компани хөшүүнтэй баг ингээ IBM шиг анх үзэн яддаг байсан IBM шигээ болох уу эсвэл яг анхныхаа юм стартап шиг бүтцтэй тэр бүтц нэгжигээ яаж авч явах вэ гэдэг нь өөрөө айгүй сонио асуулт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол яг Steve Jobs-ийн өөрийн хувийн онцлог дээр таарж явдаг байсан систем. За одоо яг гарч ирэх би нэг хэд хэдэн үнийг харсан л да нэг CEO-гоор нь тавиудах магадaltaй гэх хүмүүс байгаа. Тэгэнгүүт Jobs бол ингэсэн байгаа. Одоо яг Jobs-ийн үйдэх CEO-гийн тайтл буюу CEO гэдэг ажлын байран дээр байсан тэр юунууд үүрэг роль Tim Cook-ийн үүрэг роль хоёр өөр. Одоо байгаа CEO болох хүнийх өөр гэсэн. Одоо хэлгээд байгаа санаа нь тухайн үед Jobs өөрийгөө CEO гэж нэрлээд ажлын байраа ер нь бол эвдсэн баггүй. Одоо бусад компанидэр байдаг CEO-гийн үүрэг ройлуудыг зарим нь CFO буюу санхүүгийн захирал руу өгсөн. Өгөөд тэгээд яг ингээ харахад CEO ч юм шиг гүйч юм шиг одоо үүргийг харахлаа. Тэгэнгүүт нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ахлах юм шиг. Тим сони эрлиз ажлын байрыг өөртөө бий болгож иж Jobs Apple-д одоо багтаж шингэх хэмжээнд очсон байсан. Одоо гарч ирэх хүн яг Tim Cook шиг нөгөө нэг юм дан одоо CEO-гийн одоо аль биесны стандарт CEO-гийн ажлаа хийн гэвэл амар өдөртэй компани болоод энэ бол
компани жоохон ингээд одоо бүр өдөртэй болж эхэлнэ. Тэгэхээр энэ SEO-гийн яг SEO гэдэг үгээрээ баг ингээд тодорхойлохдохгүй байх гэж би бодоод байгаа. Ингээд нэмэлт үүрэг өрөөлүүдийг авах, зарим үүрэг өрөөлүүдээс салгаад CEO өргөөгөө, CFO өргөө өгжиж дараагийн яг тэр нэг инновацлог жижигхэн стартап шиг бүтцээ авч явах юм болов гэж бол би таамаглаж байгаа. Тим Кук болон Стив Джобсын бизнесийг харах өнцөг, за мөн технологийн инновацийг харах өнцгийн талаарх мэдээллийг та бүхэнд бэлгэн баяр хуваалцлаа. Тэгэхээр Ниогоос асуухад Тим Кук 14 орчим дахин Apple-ийн үнэлгээг өөрийнхөө гүйцэтгэх захирлын 90 үедээ нугалж чадсан байх шүү дээ. Тэгэхээр бизнесийн талаас Тим Кук Apple-д ер нь яг юу авчирсан? Тэгвэл яг тэгэхээр ер нь бол яг тухайн үед буюу Тим Кук ажиллаа авч явах үед бол Apple компани заа 300 гаруй тэрбум $10 үнэлгээтэй байлаа. Тэгэхээр өнөөдөр бол $4 их $80 буюу ойролцоогоор 13-аас 14 дахин том болчихсон юм байна. Тэгэхээр эндээс нь харах юм бол мэдээж Стив Джобс болон Тим Кук нарын яг хоорондох ялгаа харагдаж байна. За мэдээж Стив Джобс бол бүх юмыг одоо visionary буюу яг одоо бүтээгдэхүүн талаас нь хийдэг байсан. За түрүүн бас шинжээч Дүлгүүн баяр бас хэлж ин тэ яг энэ одоо бизнесийг л бол хамгийн гол одоо суурийг нь тавьсан. За тэгэнгүүт Тим Кукийн хувьд болохоор илүү сервис дээр суурилсан бизнесийн хүн байна л да. Тэгэхээр бидний мэддэг ерөнхийдөө Apple компани бол device дээр суурилсан компани биш, сервис дээр суурилсан компани руу ерөнхийдөө шилжилтийг хийсэн гэж ойлгож байна. Тэгэхээр бидний мэддэг маш том одоо өөрчлөлтүүд нь хаана гарсан гэхээр Apple Music дээр байдаг те, Apple TV дээр байж байгаа. За ингээд iCloud ч гэдэг юм уу. За хамгийн томоохон төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay ч гэдэг юм уу те. Ингээд маш их бизнесийн талаас өөрчлөлтийг хийж гэнэ гэсэн үг. Тэгэхээр яг үүнээсээ шалтгаалаад бол 2011 онд бол Apple компани яг энэ үйлчилгээнд дээрээс олдог байсан орлого нь бол ойролцоогоор $8 билион буюу тэрбум $10 байсан бол 24 оны эцсийн байдлаар дүнгээр бол $90 билион хүртэл өссөн гэж ойлгож байна. Одоо ер нь жилдээ $100 тэрбум бизнес болж шүү дээ үйлчилгээнээс зөвхөн үйлчилгээнээс явж шүү дээ. Тэгэнгүүт яг тухайн үед бол бас одоо яг Тим Кукийн бас нэг шинжилсэн юм юу юм гэхээр ерөнхийдөө энэ девайсыг маш олон болгож чадсан гэж ойлгож байна. Одоо яг 2015 оны тоогоор бол ойролцоогоор 1 тэрбум одоо ийм девайсыг бол дэлхийд дээр Apple-ийн девайсыг бол хүмүүс хэрэглэдэг байсан байна. Тийм төхөөрөмж гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2024 онд энэ нь болохоор 2.2 тэрбум болтлоо өссөн гэсэн. Тийм учраас одоо нэг бүтээгдэхүүнийг аваад дараагийнхаа бүтээгдэхүүнийг хослуулж хэрэглэх одоо тэр экосистем руу шилжүүлээд байна гэсэн үг тийм логистикийн асуудал гэсэн үг. За ингээд Тим Кукийн стратегийн бас нэгэн супер шийдвэр нь бол нөгөө бидний маш их ярьдаг тийм Intel-ийн чипээс ARM суурилсан M чип рүү шилжиж байгаа асуудал юм. Тэгэхээр үүнээс хоошгоо бол одоо Apple компани бол ойролцоогоор яг үнэлгээгээр бол 2.2 дахин одоо нуурсан асуудал байна. Тэгэхээр M чип гараад бол бас тийм ч их урт хугацаа бас өнгөрөөгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол яг хамгийн гол шилжилтүүдийг бид нар бол харж байна. Тэгэхээр анх одоо жишээ нь юу гэдэг Стив Джобсын хувьд бол Apple-ийн чихвчийг мэдээж гаргаад за магадгүй тэр нь бол зөвхөн чихвч гэдэг нэг юм дагалдах бүтээгдэхүүн байсан бол энэ нь бүр тусдаа өөрийн гэсэн хэрэглэгч нартай бүр нэг юм томоохон одоо тусдаа девайс болж хөгжиж байгаа. За бидний мэдгээр нөгөө $20 билион гэдэг магадгүй манай ерөнхий сайд бас энэгээр нөгөө жишээ авч яриад байдаг шүү дээ. Нийт жилийнх нь орлого нь $20 билион буюу 20 тэрбум $10. Энэ бол Монголын нэг жилийн төс одоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэж чинь гэж хэлээ. Тэгэхээр ийм том хэмжээний одоо бүтээгдэхүүнийг цааш нь хөгжүүлж чаддаг юм хүн юм аа л гэж харах гэдэг. Тэгэхээр Тим Кукийн удирдах байгаа Apple компани болон за Сундар Пичайгийн удирдах байгаа Google компани талаарх хоёр философиг төгсгөлтөнд хэлээд энэ удаагийн энэ хөтөлбөрийнхөө энэ хэсгийг өндөрлөе гэж бодож байна. За Сундар Пичайгийн хувьд бол Google-ыг харах өнцөг нь за Google-ыг тодорхойлж байгаа тодорхойлолт нь бид бол дэлхийд дээрх хамгийн том шинжилгээ ухааны лаборатори гэж өөрсдөө тодорхойлдог. За тэр талаасаа бас өөрсдөө Quant Lab лаборатори, автомат жолоодлого гэх мэтчлэн ийм шинжилгээ ухааны зүйлсүүд рүү айгүйх хөрөнгө оруулалт хийдэг. За харин Apple-ийн хувьд өөрсдөө юу гэж тодорхойлдог вэ гэхээр Steve Jobs-ийнхоор Apple бол дэлхийд дээрх хамгийн том стартап. Стартап гэдэг бүтцэн ч гэсэн одоо хүртэл Apple байгаа гэдэг зүйлсийг бол Тим Кук ч гэсэн хэлдэг. Одоогийн байдлаар Apple бол одоо ямар нэгэн хороо, зөвлөл гэдэг ойлголтууд байдаггүй. Нэг нэгжийг хариуцсан хүн гэж байдаг. Нэг бүтээгдэхүүнийг хариуцж байгаа хүн, тэр бүтээгдэхүүнийг хөгжүүлж байгаа хүн гэж байдаг. Тэгэхээр яг энэ хоёр технологийн гигантын хувьд бол өөрсдөө тодорхойлж байгаа философи нь бол иймэрхүү хоорондоо ялгаатай байна. Тэгэхээр
Бидний дараагийн ярилцах хэсэг бол макро эдийн засаг. Тэгэхээр энэ удаад бид макро эдийн засгаар за энэ 7 хоногт танилцах макро эдийн засгийн томоохон үзүүлэлтүүд болон крипто салбарын талаар ярилцах болно. Тэгэхээр эхлээд криптогийн талаар ярилццгаая тий. Тэгэхээр биткойны хувьд 3-7 хоногийн туршид дараалал унлаа. За энэ бол 2021 оноос хойш үзэгдэж байгаа хамгийн том уналтуудын нэгээр бол биткойны хувьд бол тэмдэглэгдэж байна. За 120 мянга орчимд хүрээдсэн биткойны нэг ханш за одоо 95-96 орчимд хэлбэлцэж байна. Тэгэхээр биткойн ер нь яг юу болов? За тэгэхээр энэ уналтын үндсэн бас нэг 4 шилтгаан гэдэг нэг шилтгаануудыг гаргаж ирсэн билээ л дээ. Тэгэхээр энэ дээр бол хамгийн томоохон одоо болж байгаа тэр шилтгаан юу юм гэхээр Америк нэгдсэн улсын макро эдийн засгийн гол мэдээллүүд одоо саадсан асуудал байна. Бид нар мэдэн шүү дээ нөгөө шатдаун босноор ерөнхийдөө төрийн албан хаагчид бол ажлаа хийхгүй босноос болоод энэхүү том мэдээллүүд гарахаа гэсэн гэж ойлгож байна. Зах зээл өөрөө унаад байна. Зах зээл үнэтэй холбоотойгоор үнжийн нийт тайлбарлагдаж байгаа. За яагаад тэгэхээр мэдээж хөрөнгө оруулагчид ямархуу мэдээлэлтэй байгаа макро эдийн засгийн талаас ямархуу байгаа вэ гэдгийг одоо харж чадахгүй байна. Тийм учраас ерөнхийдөө бол өөрсдийнхөө ашгийг аваад яг фиксинг гэж ярьдаг. Гарах ийм нөхцөл бол бүрдэж байгаа. За энэ дээр бол CPI буюу хэрэглээний үнийн индекс, инфляцийн асуудал мэдэгдэхгүй байна, PCE мэдэгдэхгүй байна. За ажлын нээлттэй шинээр ажлын байр хэдээр нэмэгдэж байгаа мэдэгдэхгүй байгаа. Retail sale буюу жижиглэнгийн худалдааны одоо нөхцөл байдал ямар хуу байгаа харагдахгүй байна. За ингээд GDP-ийн асуудал ч гэсэн бидэрт бас мэдэгдэхгүй үлдчихэж байгаа гэсэн. Тийм учраас ер нь бол энэ хүү хөрөнгөний зах зээл дээр байгаа томоохон одоо ассетуудын хувьд бол унаа үзүүлээд эхэлж байна л да. За үүнээс гадна бол яг одоо Америкийн нэгдсэн улс суур хүүгээ буюу бодлогын хүү гэж хэлдэг. Бодлогын хүүгээ цааш яах вэ гэдэг одоо эрсдлийг бас нэлээд хөрөнгө оруулагчид анхаарал ихсэн. За Жером Паул бол 2-7 хоногийн өмнө за ойролцоогоор 3-7 хоногийн өмнө шахуу minutes гэж байдаг. FOMC minutes гэж байдаг. Тэр хурал дээр бол ингэж тайлбарсан байгаа. Хэрвээ FOMC-ийн одоо энэхүү хурлаар бол гол шийдвэрүүд бид нар хийх юм бол инфляц удаашрахгүй байгаа дээр л тулгуурлаж гол шийдвэрээ гаргана буюу дата мэдээлэл дээр тулгуурлана гэж хэлсэн. Тэр нь болохоор инфляцийн мэдээлэл одоохондоо бидэрт гарахгүй байгаа учраас хүмүүс мэдгүй байгаа учраас айдас үүсчихнэ гэсэн санаа. Тийм учраас тэр тоон дата мэдээлэл хэрвээ сөрөг байх юм бол тэр одоо бодлогын хүүг бол доош нь бууруулах боломжгүй гэдгийг бол тайлбар хийж байгаа. За энийг дагаад бол ерөнхийдөө бас доллар чангарах энэ нөхцөл рүү бол шилждэг гэж ойлгож байна. За үүнээс гадна дахиад гурав дахь нь бол бондын өгөөж нэмэгдээд байгаа. За бондын өгөөж нэмэгдэнэ гэдгийг юу гэж ойлгох юм гэхээр Америк нэгдсэн улсын бонд худалдаж авах юм бол түүнд өгөх өгөөж нь их болоод байгаа гэсэн санаа. Тэгэхээр одоо бол яг өнөөдрийн байдлаар бол за 4.2 руу арай хүрээг байна. Гэхдээ маш их өндөр болж байна гэж ойлгож байна. 10 дугаар сард бол 3.9 дээр байсан нөхөө бондын өгөөж 10 жилийн бондын өгөөж өнөөдөр 4.2 хүртэл рүүгээ ойртож ин гэдэг бол ямар эрсдлийг дагуулах вэ гэхээр хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээлээс гараад ч юм уу те эсвэл бол замагдгүй крипто салбараас гараад бонд худалдаж авах сонирхол нь өндөр болно гэсэн. Яг тэгэхээр өгөөж нь буюу хүүн өндөр болоод байгаа учраас. За тийм учраас энэ цаашдаа бол нэлийн эрсдлийг дагуулж магадгүй юм анхаарал татсан асуудал болж байна. За хөрөнгө оруулагчид илүү аюулгүй хөрөнгө оруулалт руу одоо шилжиж байгаа санаа шүү дээ. За үүнээс гадна бол крипто ETF-үүдээс бол ерөнхийдөө мөнгөн урсгал гарч ийн гэж тайлбарлаж байгаа. За бид нар мэднэ Vanguard болон BlackRock дээр бол одоо криптогийн ETF-үүд гарсныг бол мэдж байгаа. За ингээд томоохон институтсууд бас одоо buy талынхаа leverage-үүдийг бууруулсан гэдэг мэдээлэл байна. Buy талын leverage буурна гэдэг нь үнэхээр худалдаж авахдаа өөрсдөө тэрхүү урд нь бол одоо юу гэдэг 1 2 3 4 ч гэдэг юм уу ингээд хөшүүрэг ашигладаг байсан. Тэр хэмжээ нь буурч байна гэсэн. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бас нэлээд муу үзүүлэлт болж байна гэсэн. Одоо криптогод. За дөрөвдөх нь болохоор DXY буюу долларын индекс огцом өссөн. За бид нар түрүүн бас тайлбарсан. Ямар ч гэсэн энэ онд бол нэг хамгийн доод зэгтээ бол нэг 99 орчим дээр байсан бол эргээд одоо 101, 102, 103 болоод ингэ дээшлэх шатнд ороо явж байна л да. Тэгэхээр энэ нөхцөл өөрөө юу юм гэхээр доллар чангарж байгаа буюу бусад одоо ассетуудын эсрэг ер нь үгдөө чангараад байгаа үзүүлэлт юм байна. Тийм учраас ер нь бол commodities сөргөөр нөлөөлдөг. За emerging market буюу одоо хөгжиж байгаа зах зээлүүдэд бас сөргөөр нөлөөлдөг. Криптод бас адилхан байна гэсэн. За тэгэхээр ийм учир шалтгаанууд бол ерөнхийдөө байна гэж үзэж байна. За үүнээс гадна бас нэг ийм бас мэдээлэлүүд байна. Long term holders гэж хэлдэг. За ер нь бол 155 хоногоос дээшээ
биткойныг хадгалж байгаа одоо хэрэглэгчдийг бол ингээ урт хугацаанд хадгалж байгаа хүмүүсээ гэж үздэг бол эдгээр одоо хүмүүс бол ерөнхийдөө зарлалтыг хийгээд байна гэж үзэж байна. За тэгээд өнгөрсөн 10 дугаар сард бол all time high буюу хамгийн өндөр түвшинд хүрсэн болвол ямар ч гэсэн одоо бол хүмүүс 1-2 сарын хугацаанд бол ерөнхийдөө зараад байгаа гэж ойлгож байна. За энэ бол ерөнхийдөө түүхэнд давтагдчихсэн ийм л зүйл юм. Яг одоогоор бол яг энэ хугацаанд бол 815 мянган ширхэг биткойн зах зээл дээр гараад зарагдчихсан байна гэдэг бас мэдээлэл яваад. Юм учраас сүүлийн үед бол асар хурдцтайгаар бас зараад байгаа учраас энэ өөрөө нөгөө ерөнхий одоо уналтын хүчин шалтгаан болоод байна. За ингээд энэтэй холбоотойгоор Fear and Greed Index гэж байдаг. За ер нь бол хувьцааны зах зээл дээр ч байдаг, крипто зах зээл дээр ч байдаг. За энэхүү индекс бол 16 болтлоо буурсан гэж байна. Айдас шунлын индекс гэж хэлээд байгаа тийм. Энийг тэгээс 100-ийн хооронд бол хэмждэг. За тэгээс 24-ийн хооронд бол маш их айдастай байна гэдэг буюу өнөөдөр 16 болсон гэдэг нь бол маш их айдастай нүүр тулгарч байгаа ийм хэрэг байна л да. Тэгэхээр ер нь бол яг энэ биткойны 90 үед одоо ойролцоогоор бол энэ 16 гэдэг түвшинд хичнээн удаа хүрсэн гэхээр за 2020 онд бол ковидын үед бол хүрсэн байна. За 2022 онд бол FTX-ийн уналт буюу Sam Bankman тэрхүү одоо нөгөө уналтын үед бас хүрсэн. За ингээ 23 онд бол Silvergate болон за Signature одоо банкуд дампуурахад бас хүрч ирсэн нөхцөл байгаа. Тэгэхээр одоо бол 16 хүрж ийн гэдэг бол тэрхүү томоохон уналтуудын үедээ бүр тэнцэж ирж байна гэсэн. Маш хүчтэйгээр одоо хүмүүс зах сонирхолтой болж байна гэдэг санааг харж байна. За тэгээд ер нь бол ийм нөхцөл урд нь бол маш олон тохиолдол байсан юм байна л да энэ хүчтэйгээр зарлалт. За тэгээд ерөнхий зүгээр датан дээр тулгуурлаад хэлэхэд бол өнгөрсөн 10 тохиолдлын 8 дээр нь яг энэ цэгээс буюу Fear and Greed Index маш доошоо орж байгаа үед бол 10-аас 8-д нь бол өсөж исэн ийм нөхцөл байна л да. Тэгэхээр V-shape-ийн хөдөлгөөн буюу энэ техник шинжилгээнд дээр бол маш хурдтайгаар өсөх бас боломжууд урд нь үүсэж исэн байна гэдэг мэдээлэл өгсөн зүйтэй баг. За тэгээ bull scenario буюу сценарио дээр бол 55% таах шиг байна зах зээл. За bear буюу уналтын нөхцөл дээр бол 45% ийм хуваагдaltaй. Тэгэхээр Америк нэгдсэн улсын холбооны засгийн газар төр зогссноос улбалаад дата мэдээлэлүүд гарахгүй байгаа нь бас зах зээл дээр айдас үүсгээд ер нь хувьцаанууд унах гол үндсэн шалтгаан болж байна гэж үзэж шүү дээ. Тэгэхээр макро эдийн засагт нөлөөлөх дараагийн том шийдвэрийн талаар ярилцъя. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трампын хувьд кофе, за өхрийн мах болон банан зэрэг 200 гаруй хүнсний бүтээгдэхүүнүүдэд ногдуулж байсан тарифа буулгах шийдвэрийг гаргасан байна. Тэгэхээр энэ шийдвэрийн мэдээллийг бас бидэнтэй болцооч. Тэгэхээр ажиглагчид бол Трампыг энэ хүн өмнөх хатуу байр сууринаас эрс өөрчлөгдсөн байна гэж үзэж байгаа. За цэгцтэй бас товч тайлбарлая. За эхний асуулт бол яагаад тарифа буулгав гэдэг асуулт. За Америк нэгдсэн улсад хүнсний үн огцон өсөж хэрэглэгчдийн уур бухимдал нэмэгдсэн. За Трампын 10% суур тариф дээр нэмдэг нь улс орон бүрд нэмэлт татвар гэдэг эдийн засгийн зүгээс бол импортын хүнсний өртгийг өсгөж инфляцийн дарамтыг бий болгосон гэж үзэж байсан. За жишээлбэл үүний нөлөөгөөр 2024 онд өхрийн мах 13-аас 17%, банан 7%-аар өссөн байх жишээтэй. За дараагийн асуулт яагаад яг одоо ийм алхам хийвэ гэдэг. За улс төрийн шалтгааныг авч үзвэл Америк нэгдсэн улсын ардчилсан нам одоо сүүлийн 7 хоногудад Виржиниа, Нью Жерси зэрэг мужуудад ялалт байгуулсан. Буюу Трампын баг хатуу бодлогоо өөрчлөхгүй бол сонгуулийн явцад өрсөлдөгчдөд боломж олгож байр сууриа сулруулах магадaltaй гэж үндсний үндсэн дээр бас ийм шийдвэр гаргасан байж болзошгүй гэж үзэж байна. За мөн олон улсын худалдааны бодлогод ямар өөрчлөлт хийсэн талаар гэвэл Америк нэгдсэн улс Аргентин, Эквадор, за Сальвадортой хилцээр хийж импортын хүнсэнд тавигдсан тарифыг албан ёсоор тэглэхэр болсон байна. За тариф тэглэгдсэн бүтээгдэхүүнүүдэд бол кофе, өхрийн мах, за жимс буюу банан, жүрж гэх мэтчлэн за хоол хүнсний химийн бодис, бордоо, какао, за бүр тэр итгэл тархилын талх хүртэл багтаж байгаа юм лээсэн. За Трамп бас нэг зүйлийг зарласан нь эрх хичээл тарифын орлогоо санхүүжүүлэх $2000 нэг удаагийн тэтгэмжийг бага болон дунд орлоготой Америкчуудад олох төлөвлөгөө мэдгдсэн. За түүний хэлж байгаагаар бол хэрвээ бид хүсвэл тарифын орлогоор иргэдэд ногдол ашиг олох боломжтой бид үүнийг хийх гэж байна. Мөн өрөө буруулна гэсэн мэдээлэлтэй бас үүнийг тодтогсон байсан. Тэгэхээр Дональд Трамп ажлаа аваад 9 сар гарангийн хугацаа өнгөрсөн байна. За мөн энэ тарифын одоо энэ огцом шийдвэрүүдийг эхлүүлээ 6 сарын хугацаа өнгөрч шүү дээ. Тэгэхээр Дональд Трампын энэ тарифын бодлого Америк нэгдсэн улс болон долларын ханшинд ер нь яаж нөлөөлөв сүүлийн 6 сар 9 сарын хугацаанд? Тэгэхээр энэ дээр бол яг хуу эерэг болон сөрөг нөлөөллийг аль алиныг ярих хэрэгтэй. За богино хугацаанд гээд ингээ харах юм бол макро эдийн засгийнхаа нөхцөл байдлаас харах юм бол импортын бараанд татвар нэмнэ гэдэг нь бол ерөнхийдөө
түүнийг орлуулах бүтээгдэхүүний үнийг өсгөж идэг. Одоо жишээ нь гаднаас одоо нэг тодорхой хэмжээний бүтээгдэхүүн орж ирдэг гэсэн бол тэр тарифтай болсноороо тэр бүтээгдэхүүн орж ирэх боломжгүй болно. За эсвэл бол маш өндөр үнэтэй болно. Тэгэхээр орлуулах бүтээгдэхүүн гэдэг ойлголт үүдэг. Тэгэхээр орлуулах бүтээгдэхүүнүүд нь үнэ өсөд явдаг гэсэн. Тэр бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байгаа учраас. За ингээд логистикийн өртөг бол өсөж байгаа. За мэдээж бараа бүтээгдэхүүн орж ирэх нь үнэтэй болчихлоо тийм. Тэгэд энэ нь одоо цаашдаа яадын гэхлээр ер нь бол шуудаар энэхүү одоо инфляцид нөлөөждөг. За энийг бол одоо нийлүүлэлтийн сүлжээд олдсонтой холбоотойгоор инфляц үүсэж байна гэж бол хэлдэг байна. За тэгвэл үүнийг урт хугацаанд ямар хөө нөхцөлтэй байгаа вэ гэдгийг бас харах нь зүйтэй байдаг. За ингээд тариф тавиад гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө орж ирэхгүй болохоор дотоодын үйлдвэрлэлийг ерөнхийдөө нэмэгдүүлэх одоо хамгийн гол хүчин зүйл болж байна. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэл хөгжинө гэдэг нь юу хэлж байгаа гэхээр урт хугацаанд тэр зах зээл дээр маш олон үйлдвэрлэгч нартай болох одоо хамгийн гол боломжийг илэрхийлж байгаа. Тийм учраас олон үйлдвэрлэгчтэй болох тусмаа тэр бараа бүтээгдэхүүний үн ерөнхийдөө буух тал руугаа урт хугацаанд одоо ханддаг байна шүү дээ. Тэгэхээр урт хугацаанд үн бууна гэдэг нь өөрөө quantity буюу ерөнхийдөө за GDP-гээр ярих юм бол GDP ерөнхийдөө өсөх хамгийн гол боломжийг өгч идэг. Тэгэхээр Америк ер нь бол энэ тариф гэж хийгээд байгаа нь ямар утга учиртай гэхээр дотоодын үйлдвэрлэлээ урт хугацаанд өсгөх гээд байгаа. За энэний нэргээд Америк нэгдсэн улсын GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэлэх гээд байгаа хамгийн гол асуудал байна. Тэгээд ингэж хийж чадах юм бол мэдээж долларын үн бол одоо харьцангуй доктортой болон за эргээд үнэтэй болгох ч гэсэн ийм боломж үүсэх учраас ер нь бол доллар хамгаалсан хамгийн гол бодлого байна гэж бас геополитикчд болон эдийн засгчид бас маш их тайлбарлаж байгаа л да. Тэгэхээр мэдээж урт хугацаанд ер нь бол яг ямар үр дүн гарах вэ гэдэг нь бол харагдах бах тийм. Тэгэхээр ажлынхын төлбөр макро эдийн засгийнхаа булангаа та бүхэнд өргөлөө. Үргэлжлүүлэн бид өнөөдөр хамгийн сүүлд гарсан 3 мэдээллийг та бүхэнд өргөх болно. Биднэрт 10 минутын хугацаа байгаа. Тэгэхээр хамгийн ихнийх нь дэлхийн хамгийн чинэлэг эрхмүүдийн нэг болох Jeff Bezos-ийн эзэмшдэг Blue Origin компани өнгөрсөн 7 хоногт өөрсдийнхөө дахин ажилуулах боломжтой пуужингаа амжилттай хүргэсэн байгаа. Тэгэхээр Jeff Bezos-ийн хувьд бол Elon Musk-тай адилхан сансрын технологийн компанитай, за мөн Starlink-тай адилхан төсөлтөө байгаа. Тэгэхээр энэ удаагийн хөргөлт ер нь ямар хоолж өнгөрөв? За тодорхойлбол Jeff Bezos-ийн Blue Origin компани New Glenn зөөгч пуужинг NASA-гийн ангарыг судлах Escapade нэртэй автомат станцыг тээвэрлэн сансарт амжилттай хүргэсэн юм үйл явдал боллоо. За гол нь буцаагаад далайн хөвгч тавцсан дээр аюулгүй байлгасан байгаа. Энэ бол маш том амжилттай. За энэ нь SpaceX компани Falcon пуужингаа амжилттай буулгаснаас хойш 10 жилийн дараа хийсэн одоо ижил төрлийн амжилт болсон гэж ойлгож байна. За арай ойрын хугацаанд болсон жишээг бол хятад улс байна. За тэд өнгөрсөн жилийн 100 Ян Шинжээ нэг нэртэй одоо жижиг хэмжээний дахин ашиглагдах боломжтой пуужингаа анх удаа амжилттай буулгасан байна. За гэхдээ New Glenn-ийн хувьд хэмжээ, дац, хүчин чадлын хувьд бүр хав илүү гинэ. За тодруулах юм бол New Glenn нь хүнд даацын дараагийн үеийн тойрог замын зөөгч пуужин байгаа. Буюу дараах төрлийн ачааг сансарлуу тээвэрлэх боломжтой. За харилцаа холбооны хиймэл дагуул, дэлхийг ажиглах хиймэл дагуул, байршил тогтоох хиймэл дагуул, засгийн газрын болон армийн ачаа, за сансрын судалгааны төхөөрөмж гэх мэт том оврын төхөөрөмжийг дэлхийгээс одоо өөр гариг дээр аваачих боломжтой ийм зөөгч пуужин байна. За энэ үйл явдлыг бол SpaceX-ийн Falcon зөөгч пуужингийн хөтөлбөрийг хариуцдаг дэд ерөнхийлөгч John Edwards бас Blue Origin-ийн багт баяр хүргэн ингэж хэлсэн байгаа. Ийм том оврын тойрог замын ангиллын пуужин буцааж газардуулах нь үнэхээр хэцүү даваа гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ бол одоо яг түүний хэлж байгаатай ижил хэцүү даалгавар. За тэгээ ерөнхийдөө давчхан дүгнэлт хэлэх юм бол сансрын өрсөлдөөн Jeff Bezos Elon Musk-аас төрүүлж нэг амжилт гаргасан л гэсэн үг. Тэгэхээр Elon Musk-ийн SpaceX-ийн хувьд бас өөрсдийнхөө томоохон хэмжээний хөлөг нь бас 10 дахь туршилтаа хийсэн боловч яг одоогийн байдлаар бас амжилтгүй байгаа. Тэгэхээр үүнээс уртаад хэдий хожоо байгуулагдсан ч гэсэн Blue Origin бас энэ сансрын технологийн салбарт оройхон гараад ширүүхэн дайрч тий. Оройхон гар ширүүхэн дайрч гэнэ гэж хэлэхэд болно. Тэгэхээр дараагийн бидний хүрэх мэдээлэл бол химэл оюуны технологийн компанитай холбоотой. Тэгэхээр Cursor гэдэг стартапын талаар сонсч байсан доо. Ер нь бол сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр яг одоо хөгжүүлэгчдийн хамгийн их хэрэгэлдэг, хамгийн хайртай технологийн бүтээгдэхүүнүүдийн нэг бол яг энэ Cursor-ын гаргаж байгаа бүтээгдэхүүн болоод байгаа. Тэгэхээр Cursor гэдэг стартапны хөгжүүлэгчдэд зориулсан код бичигтэн тусалдаг тийм платформыг хөгжүүлдэг компани. За энэ компанийн хувьд 20.3 тэрбум долларын үнэлгээтэйгээр 2.3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаж чадсан байна.
Тэгэхээр ердөө 2022 онд үүсгэн байгуулагдсан компани. Буюу ChatGPT-гээс өмнө үүсгэн байгуулагдсан 3 жилийн дараа 30 тэрбум долларын үнэлгээнд ерөнхийдөө хүрж байна. Ингэснээр OpenAI, Anthropic, XAI-ийн дараа үнэлгээгээр одоогийн байдлаар дөрөвт бичигдэж орж ирж байна. За мөн Super Safe Intelligence тийм машинуудыг бол хэлж болно. За Super Safe Intelligence нь болохоор ямар стартап ба гэхээр Ilias Sutskever гэдэг яг ChatGPT-г хөгжүүлсэн хамгийн гол хүнийх нь үүсгэн байгуулсан стартап. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн бүтээгдэхүүнээ гаргаагүй. За Thinking Machines гэдэг дахиад нэг стартап ба тэр нь болохоор OpenAI компани гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирлаар төр ажиллаж байсан. Технологи хариуцсан захирал болох Mira Murati гэдэг эмэгтэй байдаг. Mira Murati-гийн үүсгэн байгуулсан стартап байгаа. Энэ бас 10 тэрбум долларын үнэлгээтэй. Маш хурдан үнэлгээнүүд нэгж. За харин курсорын хувьд технологийн салбарын ер нь яаж үнэлдэг вэ гэхээр хамгийн сүүл курсорын талаар Nvidia-гийн Jensen Huang ярьсан байдаг л та. Энэ бүтээгдэхүүний бүх төрлийн үнэтэй үйлчилгээг нь би ажлынхаа бүх хүмүүстэй хөдөлж авч өгсөн. Курсорын хийж байгаа бүтээгдэхүүн бол үнэхээр гайхалтай гэж хэлсэн байна. За мөн саяхан CNBC-д ярилцлага өгөхдөө байгууллагуудад зориулсан буюу Enterprise AI гэж ярьж байгаа. Тэгэхээр байгууллагуудад зориулсан хиймэл оюуныг хамгийн сайн хөгжүүлж чадж байгаа компаниудын нэг бол Cursor гэдэг мэдээлэл өгсөн байна. Тэгээд энэ компани 1 жилийнх нь орлого одоогийн байдлаар 1 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Тэгэхээр яг энэ хиймэл оюун суурилсан технологийн компаниудын хөрөнгө оруулалт бол улам бүр нэмэгцээр байна. Тэгэхээр бидний хамгийн сүүлд хүрэх мэдээлэл бол COP30-тай холбоотой байгаа. Тэгэхээр COP30-ийн хувьд 2-7 хоногт энэ 7 хоногт Бразил улсад үргэлжилж байгаа. Тэгэхээр Тэнгэр телевизийн сурвалжлах баг бас COP30 дээр ажиллаж байгаа гэдгийг та бүхэн манай өмнөх хөтөлбөрүүдээс харсан болов уу гэж найдаж байна. Тэгэхээр дараагийн хөтөлбөрүүдээр бас бид сурвалжлах багтайгаа холбогдож цаг тухай бүрднаас шинэ мэдээллүүдийг өргөх болно. Харин энэ удаад нэгэн индекс тайлбарын талаар мэдээлэл байгаа тийм. Тэгээ COP30 хурлын одоо хүрээнд бол маш олон мэдээлэл мэдээж шийдвэрүүд гарч байгаа. Гэхдээ эндээс бол нэг анхаарал татах нэг судалгаа байгаа нь German Watch төрийн бас байгууллагын өнгөрсөн 30 жилийн ур амьсгалын эрсдлийн индексийг танилцуулсан явдал байлаа. За тодорхойлбол 2006 оноос хойш цаг агаарын эрсдэс үзэгдлийн улмаас нас барсан, за үүнд өртсөн хүмүүсийн тоо эдийн засгийн хохирлын тоонд түн шинжилгээ хийсэн байна. За судалгаагаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлээс болж дэлхийд дахинд 830 мянган хүн амь өргөдөж 4.5 их найд долларын хохирол учирсан байна. За судалгаанаас харахад Доминик, Энэтхэг, за Хятад, Хайти, Филиппин зэрэг хөгжиж буй орнуудын индексийн ихэнд байна. За манай улсын тухайд бол 33-т буюу уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй бүртэмхий орны тоонд орж байгаа. За үүний дараагийн дагаал татж байгаа зүйл бол чагсаал. За жил бүр копийн үеэр уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх тасн зохицтой урайтай чагсаал цуглаан болдог уламжлалтай. За энэ жилийн хурлаар шатаг ашигт малтамлын оршуулга урайнд ор 70,000 гаруй хүн цугласан байгаа юм. За зохион байгуулагчдын мэдээлснээр Өмнөд Америкийн уугуул иргэд иргэний нийгмийн байгууллага дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэгч идэвхтнүүд нийлээд эдгээр 70,000 хүнийг бүрдүүлж байгаа юм байна. За энэхүү жагсаал нь COP30-ийн сүүлийн шатны уур амьсгалын хэлэлцээнүүдийг тодорхой хэмжээгээр өөрчилж Амазонд газрын тосны хайгуулыг зогсоох, за дэлхийд даяар шатах ашигт малтамлын үе шаттайгаар халах хүрээд улам хүчтэй болгосон явдал боллоо гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр бидний энэ удаагийн хөтөлбөр үгээр өндөрлөж байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн энэ удаагийн хөрөнгийн зах зээл нэгдэгтэй холбоотойгоор 3 гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгүй их асуудал яригдж байна. За хоёр нь албан ёсоор ажлаа хүлээл энэ жилдээ багтаан ажлаа хүлээлг нь албан ёсоор тодорхой болсон бол за Tim Cook-ийн хувьд эрхчил ажлаа хүлээлгэж магадгүй гэдэг мэдээлэл байна. Харин Америк нэгдсэн улсын засгийн газрын төр зогсолтын улмаас макро эдийн засгийн дата мэдээллүүд хоцорч байна. За 11 дугаар сарын 26-нд дотоодын нийт бүтээгдэхүүн болон инфляц танилцуулагдах бол 12 дугаар сарын 5-нд энэ өнгөрсөн 10 дугаар сарын шинэ ажлын байрны дата мэдээлэл танилцуулагдана. Харин энэ 7 хоногт 11 дугаар сарын 20-нд ажилгүйдлийн төвшин танилцуулагдах байгаа. Тэгэхээр эдгээр дата мэдээллүүдтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсын төв банкны хамгийн сүүлийн энэ оны шийдвэр бас тодорхой болох учиртай. Тэгэхээр энэ талаарх мэдээлэл бид та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно. Энэ удаагийн хөтөлбөртөө хамтдаж анхаарлаа хандуулсан баярлалаа.